За 1934 оноос хойш өнөөдрийг хүртэл одоо Ховд аймгийн Хөгжим драмын театр маань уран бүтээлээ үзэгч олондоо өргөн барьсаар 88 дахь жилтэйгээ учран залгаж байна. Тэгээд энэ удаагийн үзүүр маань 11 сарын 14-өөс 12 сарын 2-ны хүртэл одоо Ховдынхоо нийт ард иргэд хүүхэд залуучууд ахмад настангуудаа одоо хүрэхэд бэлэн болоод бид бүхэн бэлтгэл ажилдаа ороод явцгааж байна. Тэгээд энэ удаагийн тоглогдох уран бүтээлүүд маань бол бас урдны жилүүдийн уран бүтээлүүдээс нэлээд олон талын ялгаатай, давуу талтай ажиллаж байгаагаараа бас онцлог байна. За юу вэ гэхээр уран бүтээлүүдийг маань Монгол Улсын урлагийн гавьяа сэтгэлтэн морин хурал чуулгын удирдаагч Төвшин сайхан багш маань бас бид бүхний одоо бэлтгэсэн ардын язгуур урлагийн концерт тоглолтод урилгаар хурж ирж одоо ажиллаж оролцож өгөхөр болсон. За мөн Монгол Улсын гавьяа жүжигчин Бүжиг Дэглээч соёлын сургуулийн багш Инх Гэрэл багш маань бас бүжиг дээр одоо ажиллахаар бид бүхэнтэй одоо гэрээ хэлцээрээ хийгээд ажиллаж байна. За мөн соёлын сургуулийн багш Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн ардын багш гав аяг найруулагч багш маань бас хурж ирээд ванганы зохиол тожоо жолооч хэмээх түүхэн сайхан бүтээл дээр жүжигэн дээр маань ажиллаж байгаагаараа бас давуу юм аа. Ингээд энэ сайхан олон алдарт суута Монголын сор болсон уран бүтээлчтэй Ховд аймгийн Хөгжим драмын театр хамтарч ажиллаад өнөөдөр бид бүхэн бас үзэгчтэй уран бүтээлээ хүргэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Ингээд манай театрын үд хаалга эрхэм үзэгч таны өмнө үргэлж нээлттэй байх болно.